Hi guys, it's Adna. За өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ манай гэр бүлийн 5 хоногийн буурлуу явж байгаа элийн бичлэгийг харах болно. Тэгээ бидэд яг одоо налах гараад явж байна. Өглөө бидэд гэрээсээ 6 өнгөрөөж гарсан. Өнөөдөр 7 сарын 11 яг одоо цаг 7 цаг 18 минут болж байна. Тэгээ манай том ингээд урд цуцсан, манай машин бариад манай баг ингээд унтчихин. Тэгээ энд би байна. Одоо ингээд хэсэг явж байгаа бидэд бас цаашин. Тэгээ тэр үедээ уцгаа. Та хэд гоё зам харуулъя. Түүн тийшээгээ бүр угаасаа л бороотой харагдчихна. Баруун тийшээ арай гайгүй харагдчихсан. Гэхдээ төгчрөл сансыг бодвол өглөө юу н байсангүй. Нэр бидэд 3 гэр бүл юм станцтай бас явж байгаа. Хоорондоо ингээд станцаараас холбогдоод ямар имээр байгаагаа ярина. Цогцмоор уулзсан. Бас нэг хүмүүс явж байна. Үй миний хүү. Чи машин барьж байгаа юм уу? Вау, ямар машин барьж байгаа? Энэ гэхдээ ашгаар гоё юм лээ. Тийм үү. Цэхэр мандал сумын түүх яриад байгаа юм уу? Тэр зүүн хойноогоо тэр уулна. Уралт гэдэг байсан гинэ. Цолгондоо амжилт. Цолмон тайлбарлаж өгөө. Баярлалаа. Манай хөтөч юм уу? Тий. За. Амсаад үзчихээ. Жорж уугаад идэв шүү дээ. Өөр амсаад үзчих. Тэгээ муухай болохгүй юу та. Чи ууж үзээгүй мэдэж муухайг нь яаж мэдчихэж байгаа? Тий. Жохоо амсаад үзчих маш. Тэгээд уухгүй даад уцаа авчихлаа. За. Хүнжэнэ уух уу? Жаа хөхт яасан? Уудгүй маа. Эцэн Чингис хааны үлгийн нутаг. Тэнд байгаа юу юм? Обоо мэднэ. Үчи чи манай хөтөч үсттэй өө. Шинэ ийм багажийг үстнэ. Хэр ачаатай явж байна. За пивэн. Энд ингээ урд зассан байна. Урднаас бас доороос юмтай байна. За дараагийн машин хотоос гарахад ямар ачаатай байна? Орд зассан байна. Ачаа нэм дүүрэн байна. За дараагийн машин. Манай машин. Та баг ус харсан дөө. Манай дөрөв кошонго тавьсан. Энд ойр зургийн яг шууд хүүхдүүдийн хэрэгтэй зүйлс нь бас пиги. Одоо бидэд хотоос гараад 300 км болсон байна. Эндний хуушуур идэх гээд ирсэн байна. За аав хоёр барилдаж байна. Хий ялах нь. Аав нь авлаа шүү дээ. Дамжгүй дөөкөл амар харагдаж байна. Юу хүүхд амар байгаа юм шүү. Хөлөө гэмтэй ч бачаа. Хөлийн барьчихсан. Ямар том хослоо. Ой холтооч хоёроо. Хоороо. Яа ту хүүхдэн бүр Уяаан барыг ялагдчихлаа шүү дээ. Аав нь болио гинэ. Дараахан өнөөдөр наадмын өдөр наадам үзээгүй. Үзүүл. Бүх үзээгүй байна. За манай их чинь том хүүхд барилцсан. Дараач. За. Вичсэн мэрүүлсэн. Гоё нөө. Энийг харуулах юм уу? За харуулаад өгөөч. За харуулчлаа. Хатар амиг
тий. Баруун өрт лаг хотчсан газар байна. аймгийн эсрэг баян нөхөр аймгийн эсрэг хоёрын дөрөвдөн нийцсэн өдөөший гарааг байгаа. За ээж гэр одоо хоо тий. Тийш манай гэр одоо амар холго байсан. Сүмбаатар аймаг байгуулагдсны 84 жилийн гэж байна. Би тэнд Сүхбаатар аймагт ирчээд энд өнөөдөртөө буудалцаад өглөө 7 бараг 6 өнгөрч гэрээс гарчаад оройн 7 хүртэл 12 цаг төвлөө. Тэг ингээ хөрхэн төхнүүлчлээ орд ирээд бассан. Манай эдийн сандал манай багсууж манай хоёрын хамгийн анхны аялал хамгийн урт. Ваа юу вэ? За ихний майхныг төхүүлсэн байдал. Яа, гоё ярьчихсан. Дараагийн майхан. Nice. Энэ агуу Газрын тосны борлуулалт хийж байна. хав газар. Тэгээд харина. Газрын тос албарлалтыг юм нэг өрөмч юм уу? Хангалттай аяга олон дэвшилтэй бичиг батна хийгээрээ. Гэж шүү. Тэгсэн байгаа энэ хоолоонууд нь газрын тос албарлах. Тэр харгааланууд. Хар хоолойноо да. Бидний зам нэг Батмайхтай нэг хааны дүүс байсан шүү дээ. Бидний чинь даар энэ хоолоонууд явсан шүү. Ойлголоо. Асал сонирхолтой юм а тий. Тэр хар хоолойнууд нь газрын тосыг зөөдөг хоолой гэсэн тий. Тийм дамжуулдаг. Энд ингээ хүн ажилт юм уу? Тийм хүн ажилт. Татгшаа орохоор өөр зөндөө байгаа гинэ. Ойлголоо. Одоо хөдлөлөө. Бас сонирхолтой юм шүү. Манай урд машинаас баярлалаа. Төрсөө тэмдрүүж байна. 7 сарын 12 манай төрсөө өдөр. Гүнжээний харин өгөөд төрсөө тэмдрэх үү? За төрсөө тэмдэргээ. 조심히 보이네. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе өвөдөө. Төрсөн өдрийн мэнд хүргэе. 내일 해도 좋게. Энийг хэлэхдээ энэ хажууд юм дардгийн. За би чам дараад өгье чи хэлчих. 해도자. За өнөөдөр 3 дахь өдөр 2 шөнө болсон. 3 дахь өдөр хотоос гараад 2 шөнө 3 дахь болсон байна. Алхын голын байны газар дээр бодлоод одоо бид хөдлөх гэж байна. Одоо энэчнээс музей очиж үзчихэд тэгээд сум орж нэг хоол цай хөдөлгөөсөд хөрөнгөөр орж яваад шууд буйрнуур дээр очив. Буйр дээр нэг 2 хоног амралтын газар дээр байлах. Энд тийм гоё харагдаж байгаа. Тэгээд бүр юм юу ч харагддаг байна. Хөөе намайг ингээл юм л бол нэг юм зурагд чи орыг бичлэгт чи орыг гэх байгаа ч гэсэн ингээд юм л бол. За одоо энэ бичлэгээр энэстэй гоё гарын шөөлгөл тэгээд ах юм. Одоо хил бас айгүй ойрхон байгаа. Тэгээд тогоос татаад идэх. Зогссон байна. Миний бичлэг хэрэг гадаадаас үздэг бол тайлдаас гоё хальтч болтугай. Монголынхаа сайхан утгыг харуулъя. Ялалтын хөшөө манай холоос харагдаж байна. 너는 이게 잡잖아. 다시 얼었다 했지. Ялалт музей.
Манай хөтөч толмоо. Тийм үү. Тийм үү. Яг энэ нөгөө тэн замаар ингээд энэ хөшөөд ингээд үтсээ ба 30-аад км гэж явна. Одоо хөшөө үтсээр байгаа тийм. Тэгээ бид энэ ялбар хүртэл ингээд очиж яач. Энд ч нөгөө баахан нөгөө Хаан музейс. энэ цагааны тулаа энд болж ирсэн. Энэ хацаад ивч. Энэ цагаан ингээ музей юм. Монгол улсын хэл юм. Окей. Кино голоо дагаал байлтдаг байсан юм. Энэ бүр ингээд толгой молгоо юм. Би тийг харуулсан. Мотор тавьчихгүй. Музей том хүн 10,000. Гинэ. Тэ та гурав дайнд орж шүү байлтараа. Үгүй имчээ туслаарай. Оо энэ нэг Японы зэрэг өгчлээ. За та нарт ингээс халахын голын дайны нэг хэдхэн секундын дүр зургийг харууллаа. За хөшөө номер 1 ялалт хөшөөний цогцлбор 1982 онд барилгын цэгийн 0-30 дугаар ангийн дайцаад зөвлөлтийн барилгачид байж халах голын дайны ялалтын 45 жилийн агаар 1984 оны 8 сарын 18-нд ашиглалтанд орсон. Монгол зөвлөлтийн наримдал цэрэг гэрийн их хүний сэтгэл тухайн үеийн тулдааны уур амьсгал төр төрхийг илэрхийлж энэ эрх чөлөө ямар их хүнээр олддгийг хэлтгэн харуулдаг. Хөшөөг 54 м өндөр 27 м гүн суурьтай 7 балын газар хөдлөлтөнд тогтвортой дан аранжин зэсээр уралжээ. Өнөд байгаа шүү. Машинаас хараад яваарай. Гой хөтчтэй шүү. Тэгэхээр том хөшөөнүүд дээр нь ногтод Том дээр нь зогсоод жижигүүдийгээ бол ингээ харчих гэж байна, тий? Одоо энэ дээр харахгүй. Тэр уурд одоо нэг харагдаж байна. Ингээ зам дээр чаа. Машинтайгаа одоо ингээ замын хөшөөнүүдээ үзэж байна. Яста сайхан тал юм аа. Өдрийн 2 цаг 33 минут. Бид хотоос гараад 1050 км нойрсоор явцсан байна. Яг одоо болохоор энэ халахын голын дайны болсон газарт түүхэн дурсгалт юм хөшөөнүүд барьцсан. Тэр хөшөөг машинаараа 30 км ингээд тойрж яваад нэм жижиг том янз бүрийн хөшөөнүүдийг бууж суугаад юу үзэж явах юм байна л та. Тэрсэн чи сая манай баг ном машин дутцсан болохоор би баг 3 хөшөөг үзэхгүй өнгөрөөцөн. Одоо сая ихтэй сэрчлээ. Дараагийн хөшөөнөөс нь яг үзье. Аяллахын эхний 2 өдөр бол хээр яг майханд яг хоноглолоо. Гэхдээ өрөөсөө ядаргаагүй, зутраагүй. Ягаад гэхээр энэ аялал бол ер нь бүхэлдээ баг манай ихч хүргээ хоёр маань баг ингээд зохион байгуулаад төлөвлөө бүх юм ингээд баг бэлдэж авч яваад байгаа баг тийм аялал байгаа байхгүй юу? Тэнгүүд бүр үнэхээр ингээ хоол цай уунд бүр ингээд яах вэ? Тийм юм бүр ерөөсөө толгой бодохгүй. Бүр үнэхээр яг ингээд амарч авч гин. За дараагийн хөшөө нь хүүхдээ яваа гинэ. За. Гэхдээ ер нь тал газар сэлтэй байна. Одоо яг малгай хэсгэл энэ нэгээс сэлгэж байгаа гэж байна. Цэргийн ангитай. Торнот аймгийн халах гол сум их бурханд турсгал. Монгол нутаг дахь буддын соёлын томоохон турсгал болох их бурхантыг халахын Сэцэн хан аймгийн Элдэн Жунван Бэ тогтох төрийн 1797 оноос 1868 санаачлах удирдлагаар 1859 оноос 1864 онд бүтээжээ. Бэ тогтох төр 8 аюулаас аврагч
Жанрасыг бурхны ил дүрийг уулын ингэр хэвтэй байдлаар залж түүнийг тойруулан 20 гаруй бурхад суургыг босоо байдлаар эгнүүлэн байрлуулж 20 гаруй ланц үсгийг газарт шигтгэн цогцлуулжээ. Энэхүү дурсгалыг бүтээхэд 100 гаруй гар урчууд оролцсон бөгөөд элдэн чулуу, буржин болон тоосох, шавар зэрэг түүхийн эдээр уралсан байна. Түүх соёлын дурсгалаа хайрлан хамгаалцгаая. Энэ машинууд бүгдээрээ бензин дээр очирлж байгаа гинэ. Ялалт баг дээр. Сая халахын голоосаа гараад одоо бид ялалт баг дээр ирсэн. Энэ хойш хойш тийм байна. Тэгэж харагдаад байна. Сайхан минь ингэ талхина. Бидэд одоо Улаанбаатар руугаа буцаж байна. Одоо нэг 1000 км, 1000 хүрэхгүй километр яваад ер нь бол Улаанбаатар орно. Гэхдээ замаараа Сүхбаатар дээр очиж авах гэсэн. Атуу минь зүсээрээ. Сайхан байна та. Энэ ондгийг хараа. Тэг хөөрхөн. Тэр ондгийг хараа. Бата хаяотне. Боос. Харуулаагүй л шүү дээ. Тэг хөөрхөн юм а тэр. Ти. Тимэти. Чам дээр үргэлжлүүлсэн нэг. Сонирхолтой сэнгэхгүй. Манай баг бааж. Хаяа. Тэр гоё нэг хүнжээний тэр нар жаргаж байна. Мама бүтэ. Энэ үү? Лаг бүтэ надад. Сүхбаатар аймгийн баруун уртад ирлээ. Одоо оройн 9 цаг болж байна. Өнөөдөр бид тийм тансаг хотел гинэ ресторантай 2 одтой юм байна. Энд буудлаад тэгээд маргааш шууд энэчнээсээ хот руугаа Улаанбаатар руу шууд явна. Энэ миний баг бичлэгний төгсгөл гэж магадгүй. Тэгээ анх удаага яг влог хийж байгаа болохоор яг өөрийнхөө бодсон шигээ, хүссэн шигээ бас юм дүрс авч өрөөсөж чадсангүй. Тэгээ би хичээсэн шүү. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Бичлэгтэй минь хамт байсан. Баярлалаа.